бүхэндээ амлсан ёсороо олон хүний хүлээлт үүсгэсэн Franks дахь миний хонгор буюу Darling and the Franks анима ярахад бэлэн боллоо. Хүлээстэй төвчээртэй хүлээсэн та нар минь тоглон суугаад үзээрэй. Тийм мэдээж энэхүү аним бол 16-аас доош насны хүүхдүүд үзхийг хориглосон шүү. Эвгүй хэсгүүд мөн ёс бус үг хэллэгтэй. Тэгээд нэмж хэлэхэд спойлер агуулгадж байгаа. Ёй сайхан далац хэлэх юмсан. Миний энэ ам тендэр гэж авах юм алгаа гэд хэлж байгаа. Эвэртэй бас соёотой яга өстэй охин бол аниме гол дүр. Энэ үед бусад нөхдөөсөө тусгаарлагдсан бүр нэг арчаагаа алдсан сабан эморо байж идэв. Найзууд нь бас мууластай. Бас л гол дүр. Тэгэхээр маш олон 100 жилийн турш хүн төрлөختөн үхэлтэй нүүр тулж дэлхий дээр асар их хэмжээний магми энерги ялгарснаас болоод энэ энергинд татагдсан Клаклосаур гэх янтад гарч ирдэг. Харин үүний эсрэг хүмүүс тэмцэж дэлхийг хамгаалуулахын тулд хүүхдүүдийг багаас нь тулааны зэвсэг шиг болгон бэлтгэж хосороо удирддаг Franks роботыг бүтэн. Ингээл ер нь бүх юм эхлэндээ хөө. Манай эмо залуу бүр нэг хийх юм олж ядал хийцгүүрэлэж шалдын эмхтэй усанд живжлээ даа гэж очтолт юун живх урдаас нь жараахан энтер зууцсан бүр нэг хоото барьж дийлгүй гарч ирж байгаа юм чинь. Тэгснээ манай херог долоос нь донтой юм уу? Гарт нь бандаж юм барьсан байгаа юм чи харахгүй л тээ. Тэгэл окей чи донтой юм байна гэд итгэсгий. Энэ охин бол 02 код нь тик 2. Ер нь энэ дагаа бүхий л хүүхдүүд өөрсдийн гэсэн кодтой л тоо. 02 бол Australisia гэх Franks роботыг чиглүүлдэг эмэгтэй. Хүмүүсийн дунд нэг хамтрагчтайгаа 3-аас дээш удаа барьж байгаагүй бараг алуурчин гэж муугар бодогдсон. Гэхдээ хиро бол ивэр энтрийг хараад бараг дурлсан. Багаасаа тулаанд бэлтгэгдсэн хүүхдүүд хосоороо Franks өдөртөж шимэгч болоод дайснуудтай нүүр тулах хэстэй л доо. Хирогийн найзууд шимэгч болох эрхээ авсан ч хиро угаасаа чадаагүй. Ингээд анхны Franks-аа унаж үзэх яслал болгоч идэл гинт газар дороос Клаклосоор гарч ирээд тэнд чинь үеимэн дэгдэлээ шүү. Ядаж хиро шимэгч болж чадахгүй болохоор буцаад асрамжийн газар руугаа явъя ингээд хүсэлтэд өгсөн байж идэл өглөө. Энэ үед манай 02-ийн чиглүүлдэг Australisia гарч ирээл хамт удирдах ийсэн хамтрагч нь баг өгцөн болохоор ганцаараа удирдах гэтэл хиро харчаад яаж ганцаараа явах гээд юм бэ? Би угаасаа өнгөрсөн хүн. Муу ч гэсэн би хамтрыг гэхэд окей. Чи тэгвэл миний хонгор боол гэд хүмүүс өөх гээд байхад үнсэлцчидэг буян юм аа. За тэгээд хирог арчаагүй цабан гэж боддог хэдмэн зарим нь яхав зүгээр л тээ. Тэд нар мэл гахаж цэл хөхрөөд дотроо нууцхан атаархаастай. Маргааш нь 13 дугаар талбайн шимэгч хүүхдүүд маань хоолндоо орох гэдэл 02 ирчиж бүр болоогүй. Хирогийнхан өвөр дээр суугаал миний л хонгор гэд нэлураад ахаар нь нөгөө хэдийнх нь уур нь хүрсэн байх оо. Хүүхдүүдийн хоолунд хувцас хунрыг нь бүгдийг нь бэлтгэдэг тусдаа асрагчтай. Тэд нар бол зөвхөн дайндал зориулагдсан болохоор өөр илүү дутуу гэр орны ажил зарцуулах цаг зав аахгүй. Ёслол бүтлгүүцсэнж дахин тусгай хэзийн хувцас өмсөл яй манай мигүүч бас хоото барьж дийлгүй түрстик нь бариад лах шиг байгаа юм. Шалдангаараа би бинэ тврээл огтоодаа гэж. Franks роботыг удирдахад эмэгтэй чиглүүлж ингэж байрлал авдаг бол эрэгтэй нарталтан суугаад удирдах оюун ухаанаараа холбогддог. Мику ахиад л ойрлоод манай Зоромыг хачин болгоод оглоо шүү. Манай охтод бүгд хоот харагдаж байгаа зү. За тэр ч яхав. Franks-а унаж дуусчаал ичээгоо гэд 13 дугаар талбайн хүүхдүүдийн багийн ахлагч бөөн 02-тэй ярилцж байна. Яасан гэхээр түрүү хэлсэндээ 02-тэй 3 удаа л роботыг унсан хүн бараг л өгдөг гэж хирог өгчин гэж яасан баг. 02 бол өгсөн бас тоохгүй долоос нь чиж чихэрлэг юм аа. Гэхдээ би өөрийнхөө хонгорыг яхаа өөрөө мэдчихээн. Тэр ер нь бол хүн биш юм байна л та. Клаклосаурын цустай гэж анх энэ хэдэд танилцуулгатай хэлж ирсэн. Хиро албан ёсоор шимэгч болоогүй ч 02-тай хамт жолоодсон учраас дахин шалгаж иж шимэгч болохын шийдэх юм баг. Ядж яхад хиро 02-тай үнсэлцнээ санаад байгаа бусад юм ерөөсөө санахгүй байгаа гэсэн. 02 багийн гишүүн биш учраас ичиг одоо хамт удирдад бүр үнсэлтэй хүртэл туршиж үзсэн ч огтхон ч нөлөөлдөггүй. Манай хүүхдүүдийн анхны тулаан болох бичгэн Клаклосауртаа туулдна гэл тэр хэд мэн очиод ялт байгууллаа гэтэл магми энергис болоод тэд нар нь бүр их болоод дийлдэггүй. 02 хиротой хамт явж болох ч хиро албан ёсны шимэгч биш учраас болохгүй. Ингээд ахаар нь хиро дандаа хатаархдаг Мицүрү хамт Австралисийг удирдахаар болтыг. Очиод зүгээр уурж тастаал тийм ээ. Арчаагүй
Hero чи наг харж гин үү? Би Zero Two-тэй төгс зөгцөх нэгэн штэ гэсэн чи одоо битэд давраад байгаарэ гэж шууд сэхэнд. Энэ болсон бүхэл буруут нь угаасаа л Hero гэд итгэцэн уурлал, уйлж унжаал айж итл ахиад нөгөө Claclosaurus гараад ирсэн. Ялагдаад байж итл манай хоотод бүр тэр говцс хундран зогч байна гэж ванли. Тэгэл угаасаа Hero энэ хоёр очих гэсэн сэтгэл байвч цаанаас нь болохгүйгээд Zero Two өөр газар руу явуулна гэл эврээрээ салах ёс гүйцэтгэл явж итл Hero гинт ухаарал Zero Two би хідээ арчаагүй цабанч гэлээ. Чамтайхан пранк сунаад би өөрийгөө чадна гэдгийг мэдсэн. Тийм болохоор би чамтайгаа л пранк сун унилта please гэл сэтгэлээсээ хэлтийг нь манай хот гэрл ойлгоол дүрм зөрчүүд явба. Маргаашнаас нь Херогийн би нэг л бишээ халуураал өвдөөл бүр нэг цээжний тэр хэсэгт нь Claclosaurus цусны хүүхэнтэй адилхан болсон. Тэгсэн чи албан ёсоор шимэгч болоод Zero Two ч тэр хэдтэй амд 13 дугаар талбайд хэсэгтэй байхаар бол тий. Ичээгөө Zero Two жоохон дургуул тий. Херог алах гээд байна гэж бодоод Херог дараагийн тоглоом дээр өгчүүл чи яах юм гэсэн чи. Тэгвэл яах вэ? Өөх фестивал юм байгааз гэж хэлж далжитлаа алгадуулаад тулаандаа оролцоод бүгд хичээсний үр дүнд амралт аваад далайн эрэг дээр жаргаж гинөө. Zero Two бүр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байгаа эцтэй. Усны хувцастай октоодыгаа харж нүд хийгээл хамтдаа тоглоод хоолоо идэж маршмеллоу хүртэл шараад тэрхэд бас их сониуч болохоор сүрсэн хот толоод харцсан. Тэндээс нь Кокоро анхны хүүхэд гэсэн ном олчтیں۔ Дараагийн тулааны үед Claclosaurus хортой зүйл ялгаруулснаас олж тэр нь бүх Franks робот дотор бүр эмгтээчүүдийнх нь дээрээс хасгарснаас олж тусгай хувцас нь хайлаад хөвгүүд тэрийг хэлгүй ахиад л нүд хийж ин. За энийг мэдсэн охтууд бөөр ингээд 13 дугаар талбайн охид хөвгүүдийн дайн эхэлж байгаа юм да. Зураас татаад энэ хэсэг рүү орвол алын шүү за гэсэнгээл бод. Энд охид хөвгүүдийн тулаан болж яхад Zero Two Hero хоёрт бол огтхон ч нүлөөлгүй ахарна. Охтууд Zero Two-г ядгаад манай талд орчих энэ төр гэхээр зөвшөөрсөн болж жүжиглээд хооронд нь хор хутгаад бүр ихээс төрсэн байглаараа байх биеийг нь харуулжлаа. Ичцгээж уурлалдаж яхад Zero Two хувцснуудыг нь авч яваад Hero араас нь авах гэж оролцсон боловч өөрийнхөө аль чурыг булаалгуулж онжих нь гараас гэ. Тэгсэн ч бид нар л бинээ гихгүй юм бол өөр хэн биднийг гэх юм бэ? Ингиж муудалцаж маргалдаад юунд хүрхийн гээд хөөхөн ивлрээд энэ хэд их хийгдүүтэй шүү. Хүүхдүүдэд тушаал өгдөг баг манайхаар бол ерөнхийлөгч юм да. Нэг тийм аав гэж бүгд боддог. Папанд жил бүр бэлэг өгд юм байна. Гэхдээ Zero Two бэлэг байхгүй байсан болохоор Hero хөөхөн толь бэлэглэж юм. Тэр энэ хоёр бүр хайр юм аа. Дараагийн том тулаанд оролцож байгаад Ичиго Горо хоёрын Franks цөм дотор нь залгигдаад Горо тэгээд Ичигогоо аваад өөрөө дотор нь үлдээсгэ. Тэгэл арга өөрийгөө өгчин гэж бодоод бүр багынхаа юмыг санаал дуурсаал. Ичиго Горо Hero 3 чинь нэг асрамжинд үссэн багын найзууд л та. Гэхдээ Горо Ичигод хайртайч тэрийг хэлж зүрхэлдэггүй. Яа гэх юм бол Ичигог Hero хайртайг нь мэддэг учраас ямар сайндаа Ичигод өсний хавчаар бэлэглэх гэж байсан ч Hero төрүүлээд өгсөн болохоор одоо л хадгалаад тэгэл яг өгөх гэж байтал Ичиго ирж аврал хайртай гэдгийг хэлж хавчаараа өгдیں۔ Энэ үед дээд тушаалтнууд 13 дугаар талбай хүмүүсийн урмыг бодоод ядаж медальч гэсэн үг даа гэд тэр хэд мань төмний баатар болсон бараг. За тэгээд дараагийн даалгавар дээр хамтрагчудаа солих уу гэхэд Кокоро Мицүрүтэй жолоодмор байна гэснийг нь Путоши сонсоод "Нани? Яагаад би Кокород хайртайж дараачтэй гэл уйлалт нус нулимсэндээ хойлдож байхад Зороме тэгээд чи ядж байхад хуралдаа гахаа минь гэж бүр уйлуулад сэтгэлийн засгуумаа гэхэд яах гэж ингэж имзэг сэдвийг нь хүндэж хүүхэд уйлуулад байгаа юм бэ? Хөөхөн лагаастай манай Путоши Мицүрү харин Кокоротой хамт жолоодж байхдаа төвлөрч чадахгүй. Яагаад гэсэн гэхээр Херод дургу хатаархдаг гэдээсэн да. Үгүй юм бэ. Баг залуу насндаа Херодоо нилээн сайн найзууд байсан. Бүх хүүхдүүдийг кодорн дууддаг гэсэн найзуудаа Херо нэр өгөөд Мицүрү нилээн сүлдэ бацсан байсан болохоор Эликшир гих тариа илгэж хүч ороод Херодоо хамт Франкс жолоодно гэсэн амлалт авсан ч Херо одоо болтол энэ бүх амлалтаа санахгүй байгаад уур нь хүрээд гомдоол байсан юм л чаавас. Тулаан дуусны дараа 13 дугаар багийнхан шимэгч үржүүлгийн байгууламж буюу тэдний мэдхээр гардандаа ирээд шинжилгээнд орохоор болоход
тэнд бас 9хэн гэж нэрлэгдэг IP-гээс шууд тушаал авдаг Zero Two-гийн эсээс хуулбарлагдсан нэлийн хүчтэй гарууд байдیں۔ Тэгэл тэнд байсан Альпа нь манай Ичигод баах юм чалчиж яхад гинт Garden руу Claclosaur руу довтлоод Zero Two нэг сонирн болол хурдтай ирж байгаа Claclosaurуудыг цавчаал хядаал уурлаад ахаар нь хэло болооч те ядам бэ гэсэж олон юм хуцалгүй зүгээр миний тижэл болоод байж угаасаа чи удахгүй өхөн гэж авдیں۔ За ингээд дууслаа да. Дараагийн ангиудыг нь тэгж яагаад ярьж өгнө гэж та нарынхаа ормыг хугалахгүй үргэлжлүүлээд үз. Ингээд Zero Two Hero хоёрын бодол холбогддیں۔ Hero жаахан байхдаа шимгч үржүүлгийн газар санаандгүй байдлаар булаан царайтай ивэр соёотой охин харсан байгаа юм. Их л сонирхолтой санагдаж нэг өдөр харсан чинь туршилтанд ороод тэр жаахан охин бүр үнэхээр их тарчилж байхыг хараад тэр охиныг энэ газраас гаргахаар шийдэж нууцаар тэр хоёр зүхтаал байлаа. Нөгөө охин хүний хэлээр баг ярьж чадахгүй ч ойлгодог болохоор Hero Tik 2 гэсэн кодыг хараад Zero Two гэсэн нэр өгөөд манай хоёр хамтдаа яваад л байлаа. Хүл нүцгэн байхаар нь даавуугаар нь хөлийг нь дааруулахгүй гэж боогод Zero Two-д нэгэн сайхан сэтгэлтэн мангас ба ханхүү гэсэн ном өгөөд тэр нь энэ амьдралын хамгийн сайхан зүйл байсан болохоор байнга л тэр номоо өөртөө авч явдаг. Hero-той хамт модны хажууд номоо уншаад жаргалтай наргагүй инээлдээд л үлгэрийг нь Hero Zero Two-д бүгдийг нь уншиж өгсөн. Хүлэн шалбарцсан цэнхэр цус гарсан болохоор долоож өгөөд дажабу удахгүй идэгчнэ гэж хэлээд хизээ нэгэн цагт хоёулаа өөр тамд байж би чиний хонгор болох болно гэсэн амлалтыг өгөөд ажил гинт хамгаалагчид ирээд Херог далжитлан цохиод манай хоёрыг салгасан юм да. Харин Херогийн тархинаас Мицүрүүд өгсөн амлалт байтгаа Zero Two-тэй хамт байсан бүхэл дурсамжийг устгаж хайсан. Ингээд Hero Zero Two хоёр бие биенээ таньсан ч Hero намс ихэнд огт сэргүй. Гэхдээ Zero Two уулзмаар байгаач Ичиго бусад найзууд нь түүнийг л Hero гимтээсэн гэж бодсон болохоор уулзуулахгүй. Тэгэл Hero яаж иж яагаад уулзна гэд өрөөнөөсөө орхицсан байхад Zero Two нөгөө хэдээсээ гуйн байж очиод уулзахаар явхад Hero байхгүй байхаар нь уурлаад тэр хэдэг чинь шалны альчуур шиг газар чийдсэний Hero хараад юм ярилцаж ойлголцох. Чи мангас шиг харагдчихээн гэж хэлж бас гомдоогоод маш том тулаан болж Zero Two ганцаараа стрелицаг жолоодож улаан галзууш байхад Hero тэрийг нь ойлгоод уулзуултын би биенээсээ уушлалтгүйж багтаа амлсан хамтдаа дэлхийг үзэх болно гэснээ сананд орсаад нэгдэн далвчаад илгээд би чамд хайртай гих нандин үгийг би биедээ хэлээд ганц сохилтоор Claclosaur дуус. Энэ өдрөөс хойш Zero Two албан ёсоор 13 дугаар талбайд харьяалагдаж хамтдаа л байвал бүх зүйл сайхан болно гэж итгээстэй. Өс мөсийн Sakura цэцгийн өнгөтэй шүү My Hair гэл октодтойгооч дотносоод бүр хамт уцаасанд ордог болсон. Бүтэн нэг саргаар нь тэр хэдийг асрагчгүй орхиод дээрээс нь ямар нэгэн хариу байхгүй байхаар нь өөртөө хоол ундаа хийгээд аз жаргалтай байж л 9хэн ирээд та нарыг аавын туршаалаар шалгахаар ирлээ Чарлбануудаа гэд доншуулчихж жагаад Kokoroгийн анхны хүүхэд сүрсэн хотоос олсон номыг мэдээд аавд олох гэж явцсан. Тэгэл угаасаа Kokoro Мицүрүү сайн байсан болохоор тэр хоёр чинь жан бүр хурмаа хийж мэгээд байж л 9хэн дээшээ хавлаад нөгөө хоёрыг салгаад бусдын өөр газар руу очичтэй. Энэ бүхнийг харсан Франкс эмч хуучнаад урсбаа хөөрхий. Франкс гэд хинч бараг тоодоггүй сонирхлынхон журмаар судалгаа хийдэг байсныг IP судалгааны хэсэг одоогийн тэр аавын хөл гарны сугны ус нүүдэл юмда Франксд санал тавьж Франкс гэх нэртэй робот бүтээдэг. Бас хөөрхий эмэгтэйтэй танилцаад азгүй байдлаар өөрийнх нь бүтээсэн робот дэлбэрч эхнэр нь өнгөрөөд роботын туршилтанд хэдэн мянган хүн өгсөн бүү мэд. Тэгээд одоогийн энэ хэдийн барьж байгаа Франкс робот бүтээгдсэн юм байна лээ. Claclosaur-ын гүнж байдгийг мэдээд IP-тэй тохиролцоод уулзахаар очиход шууд бараг дурлцсан. Тэгээд эмчийн нэг гарыг тасгий. Цаа чин тэгээд сэргэлийн болохоор үснээс нь зулгаагаад авцсан ДНК-г нь шинжилж одоогийн Zero Two бүтээсэн юм байна лээ шүү дээ. Хироч өөрийнхөө ой санамжийг устгагдсныг мэдээд одоогийн хөгшин Франкс эмчид таныг уучлахгүй. Миний хайр бид хоёрыг яаж аа гэдэж яхад дараагийн хамгийн том даалгавар бараг энэ даалгаврыг л биелүүлчих юм бол та нарыг ахиж тэр тулаан мулаан робот унуулахгүй хүснээрээ амьдарч болно гэд дээрээс хэлсэн тулдаал байла. Манай хоёр бие биедээ амлалт өгөөд хаанч хэр хол байх нь хамаагүй. Хэрвээ хоёлаа салчих юм бол заавал бие биенийгээ олж очих болно гэж үнсэлцэл шүлсэн гаттаагүй байх чинь Claclosaur-ын гүнж ирээд Zero Two хуурамч энтер гэж дормжилсноо Hero аваа явчдیں۔
Тэгэл Клаклосаурын гүнж Хирог алгах чинь энэ Клаклосаурууд ч манай дайсан гэж бодоод байсан ч үгүй юм байна лээ хөөе. Аль дээр эрт дээр үед Клаклосаурууд ч маш олон яг л хүмүүс шиг сайхан амьдарч байхад вирмгээд бодит бос хүмүүсийн оюун ухааныг удирдаг нэг заваа сэжгийн юм тэдний дэлхийг сүрүүлнгээд тэр хэд эсэргүүцэж Клаклосаур зохион бүтээгээд тэгсэн ч баг бүх хүмүүс нүгсэн болохоор Клаклосаурын гүнж ганцаараа үлдсэн тэр аав энтер агаа чинь шаал хуудлаа өгсөн атсны чинь аав вирм хүмүүсийн оюун ухааны бодлыг нь удирдахжсэн байгаа хгүй юу айгууд заваа тэгснэ хүмүүсийн дэлхийг гаргийг өөрсдийнх нь гараар арга сүрүүлэх гээд тэр магм гээд агаа чинь хүртэл Клаклосауруудын юм байна лээ л дээ тэрнийх нь хүчинд л хүмүүс хоол унд эрчим хүч энергиэр хангагддаг гэхүүтэй ингээл дэлхийг хамгаалах гээл вирмтэй Клаклосаурууд үзэж тараад байсан юм байна лээ Зеро түүч амлалтаа биелүүлж Хиро дээрээ очиод энэ бүхнийг харсан Клаклосаурын гүнж та хоёрын хайр агуу юм. Би үлдсэн бүх хүчээ үлдээх болно. Та хоёр дэлхийг авраарай гэл хөөх хэмээн өвчтийн уг нэг сайхан амтан байсан юмсан. Дайн дуссан ч хүмүүс идэх хоол ундаар дутагдж өөртөө ногоо тарьсан ч хитрхи их магм ялгаруулж хорт байц хөрсөнд орсон учраас шимт хижээлээ хөрснөөс авч чадахгүй гандаж гунцаар Зерото харин дайнаас хойш огт яриха болцсон биений хөшөнгө байдалтай гүлрөөд байдаг болсон энэ бүхэн Хирод нэг л сонь санагдал Хиро бас удахгүй Клаклосаур болох ч жоо штэ яг багтаа Зеротогийн цусыг амталчихсан болохоор тийм байж магадгүй юм эсвэл хамт Франкс жолооддаг болохоор тэгэл ливрээ нийлүүлтэл юу вэ би энэ сэтгэл зүрх нь стреллисээ дотор вирмүүдтэй алалцж байгаа юм чи нөгөө вирмүүд чи үхээгүй л байсан юм лээ. Ингээд алс холын ангараг руу нөхөдтэйгөө явхруулаад 9 хүн хүртэл туслахаар болтыг. Альба өөрийгөө золиосч Хирог Зерототой уулзуулаад сэтгэл санаагаар нь сэнсэртэл дэмжээл ёо тэр өөрчлөлт энтэн бол үнэн хот ахаал би биедээ хайртай гэж хэлээл нөгөө хэдийгээ дэлхий рүү буцааж ертөнцийн төгсгөл болох вирмүүдийн байгаа газрыг бүр мөсөн дуусгахын тулд явсаар л байлаа. 2 сар гарын явсаар л байлаа. Хиро Зерото 2 яваад 245 хонсон ч тэднээс сураг байхгүй. Кокоро жирэмсэн болоод Мицуру тэр хоёр хөөхөн охинтой болтын. Охиндоо ай буюу хайр гэх нэр өгөөд л манай хоёрын 783 дахь өдөр маш их ядарч салдиж энэ бүх өдрүүдэд хоол, ус ямар ч идэж уух зүйл байхгүй азар Клаклосаурын цус агаа болохоор тисэж үлдэж байгаач вирмүүд дээр бараг л ирсэн тэд нар яага хүний оюун санааг удирдаад байдаг гэж хэлсэндээ Хирогийн минь оюун санааг удирдаад найзууд нь дэлхийгээс нэгдэж хамтдаа өдөр шөнөгүй тэр хоёрт өөрсдийн чадхаараа урам зориг өгч орилсоор л байсан. Ингээд Зерото Хиро хоёр нэгдэж вирмүүдийг тэр чигт нь арчин хаяж дэлхий дээр дайн тулаан айц хүйц байхгүй болсон. Гэхдээ манай хоёр өөрсдийн амь насаараа дэнчин тавин байж дэлхийн сая тэрбумаар үнэлэгдэх амь насыг аварсан дэндүү хүчтэй үгээр илэрхийлэхин аргагүй би нэгэ гэсэн нандин хайр. Хүмүүс дэлхий дээр өөрсдөө хүнс ногоогоо тарьж, зарим нь өөрсдийн дуртай зүйлсээ хийж, үр хүүхэдтэй болж, бүр сургууль цэцэрлэг байгуулагдаж, гор ачигаа хоёр удахгүй өөлхөн хүүхэдтэй болох чаа гэж бод. Сороми угаасаа идэх дуртай болохоор талхны цех байгуулад болцсон. Бүгд Зерото Хиро хоёр ийм аз жаргалтай амьдралын утга учир зөвхөн Франкс унаж тулдах биш юм шүү. Амьдралаас маш олон аз жаргалтай зүйлийг мэдэрдэг гэдгийг ойлгуулсанд баярлаж байхад гинэт докторгүйд улаан цихэр хоёр бүв бөөрийнхөө отчиг юм гэлзаа явчдیں۔ Би дамлсан учраас Сакура цэцэг дэлбээсэн тэрэл өдөр нэг бацаа ном уншаад байж хахад хажуугаар нь ягаа өстэй жижигхэн охин бүдэрч унваа. Энэ мэдээж дахин төрсөн Хиро болон Зерото жижигхэн охин жижигхэн залуу бац гэд гараад ирлээ дээ. Би дамлсан учраас хамтаа гэж хэлсэн учраас хайрлан гэж амласан учраас хайртай гэж хэлсэн учраас энэ хүсэл тэмүүлд нь бүр дэндүү их байсан учраас манай хоёр дахин учирлаа штэ. Магадгүй хундаг дарж тулгаад хамтдаа кино үзэж гадуур хөдлөлцөн алхах нь сэтгэл тогтлуулам зүйл байж болох ч Хиро Зерото хоёрын хувьд бол би нэгэ хамгаалж үргэлж хамт байж зөвхөн түүнийхөө төлөө өнийх нь хүртэл хамгийн сэтгэл тогтлуулам зүйлээсэн гэд марахгүй хаа. Ингээд 24 ангита Darling in the Franxx анима энэ хүрээд өндөрлөлөө. Дуусна шинтэн сонсож үзсэн та бүхэндээ баярлалаа. Амьдарч байгаа цагтаа амьсгалж байгаа бүхий л өдрүүдэд хайрлах хэрэгтэй. Магадгүй ганцаараа байсан ч хамаагүй амьдарч байгаагаа мэдрээд чихвчээр дуу сонсоод амдаа илаад алах сайхан.
Халуун өдөр хүйтнийг мэдрэхийн тулд хөв хүйтэн ундаа залгилж зайрмаг идэгч бас сайхан. Танхим дөрвөн хүмүүс бүгд сэтгэл догтлон тэрл үзүрийг үзэх гээд попкорн ундаа барьсан хизээ эхлэх бол гээд хүлээх тэр мэдрэмж, орцны шатан дээр найзуудаараа сууж буу халаад гитар тоглоод инээлдэх тэр мэдрэмж, нар мандахыг харах, нар жаргахыг харах, хүмүүсийн аз жаргалтай инээж байгаа тэр инээдэг харах бүх мэдрэмжүүд үнэхээр гоё. Магадгүй бид амьдарч байгаа болохоор энэ бүх зүйлийг мэдэрч байгаа. Бид амьд байгаа учраас энэ бүхнийг мэдэрмээр байгаа. Жижигхэн зүйлсээс ч гэсэн аз жаргалыг мэдэрч болдог гэдгийг хүмүүс тэр зүйлээ мэдэрч чадахгүй болсон үедээ л анзаардаг. Дэлхийд даяар сэтгэл дүүрэн амьсгалах цаг удахгүй ирнэ. Та нартай хайртай шүү. Зүрх зүрх